За сайн байцгаана уу. Та нартай өнөөдөр тэртээ 2006 онд гарч байсан Дурсам Цэдрээс нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Аймсгийн зохиолын хаан гэгдэх алдарт Стивен Кингийн хамгийн анхны өгүүлбэрүүдийн нэг болох Battleground-аар бүтээгдсэн энэхүү кинонд нэгч харилцан яриагүй гол дүрийн жүжигчин маань бүх сэтгэл хөдлөл, үйл явдлыг зөвхөн хөдөлгөөн харцаараа илэрхийлдгээрээ онцлогтой юм байна. Тиймдээ хөгжин болон тусгай эффектээр Эмигийн шагналт хүртжээ. За тэгээ тоглоомын зэргүүд маань хэрхэн жинхэнэ аюул тарихыг хамтдаа үздэсгийе. Джейсонгийн хөлсний алдарчин Ханс Моррисын асардон мэдлэнгийн гадаа машина барилж буугаар кино эхэлнэ. Моррис бол сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй тоглоомын компани ерөнхийлөгч хэдиж Джейсоны дараагийн банд болж л дээ. Моррис жагуулгахдаа тоглоомын тавиуруудыг нэгжин гайсаар нэг ногоон дагин шиг тоглоомыг олоод ажлын өрөөнийхөө цонхны дэргэд зогсоход үүнийг харсан Джейсон ч төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр бэлдэж эхэллээ. Тэрээр камерт баригдахгүй тулд баг өмсөж буугаад сэнэглэнэ. Дараа нь үүдний хамгаалагчийг хуурахын тулд гар утсаа өгөөж болон ашиглав. Утсан дээр цаг тоолж эхлэхийг харсан хамгаалагч сандрын түүнийг шитгэхээр гадаж гүйхтэн Джейсон ч дайрч түүнийг буудан хөнөөлөө. Буунч дуу намсгачтай байсан тул Моррист ямар ч чимээ сонсогдсонгүй. Үүний дараа Джейсон хамгаалагчийн хувцснаас түлхүүрийг нь хулгайлан авч хяналтын өрөөнд саадгүй нэвтрэв. Энэхүү хяналтын камеруудыг унтраагаад бага тайлан ажлын өрөөрөө өөртөө итгэлтэйгээр халахлаа. Тэрээр замдаа таарсан өөр нэг хамгаалагчийг ч төвгийнхэн хөнөөгөөд Моррисын өрөөнд орж цээжинд нь хоёр туханд нэг удаа буудан амийг нь хөнөөж орхихон тэр. Ингээд түүнийг өгсөн эсгийг баттай шалгасны дараа өнөөх ногоон тоглоомыг өөртөө дурсгал болгон авлаа. Мөн ширээн дээрх Моррисын ээжийн зургийг олж харах бөгөөд доод талд нь зурас бичээстэй байсан ч түүнийг нэг их тоолгүй орхин гарлаа. За тэгээд үүнээс хэсэг хугацааны дараа тэрээр гэрлүүгээ нисэж яваа нь харагдана. Мөн захиалагч руугаа аллах амжилттай болсон тухай зурвас бичиж юу ч болоогүй юм шиг л аяллаа тавин үргэлжлүүлнэ. Хажууд нь суусан эмэгтэй түүнээс бохих гуйхад Джейсон цүнхээ онгойлох үед өнөөх ногоон тоглоом дотор нь байхыг бүсгүй олоод харчихв. Ийхүү насанд хүрсэн эр хүн бяцхан өхний тоглоом авч явах нь бүсгүй тачгалтай санагдсан ч тэрээр дуугүй өнгөрөхөөр л шийдэв. Джейсон онгоцны буудалд газардах үед Моррисын өхлийн талаарх мэдээ уулс орон даяард аль хэдийнэ тархсан байлаа. Гадагш гарах замдаа тэрээр нэгэн охины өөр гөвчөнд Моррисын өрөөнөөс авсантай төстэй хүүгэлтэй байхыг анзаарна. Гэвч үүнээс илүү хачирхалтай зүйл тохиолдох хүртэл тэр үүнийг огт тоосонгүй. Өөрийнх нь амьдардаг байрны ухтах хэсгийн ширээн дээр мөн л Моррисыг нас барах үед ширээн дээр нь байсантай яг ижилхэн ногоон тоглоом байхыг олж харав. Удалгүй тансаг зэрлэлийн пентхаустай буцаж ирсэн Джейсон өнөөх ногоон тоглоомоо үзмэрийн ширээн дээрээ тавилаа. Тэр ширээн дээр нь түүний өмнө хөнөөж байсан хүмүүсээсээ дурсгал болгон авсан мөнгө үзэг нүдний шил зэрэг олон зүйлс байдаг юм байна л да. Дараа нь тэрээр захим шудангуудаа хариу бичиж байгаад буудан дээрээ унтаад өглөө. Гэтэл шүндүнд хаалганы хонхт дуурахад сэрж сэжиглэн хяналтын камераа шалгатал гадаа хүргэлтийн ажилтан нэгэн хайрцаг барьчихсан зогсож байв. Джейсон ч хаалгаа тайлж өгөхгүй байсан тул ажилтан хайрцгийг үүдэнд нь орхиод яваад өгөхөд тэрээр хайрцгийг дотогш оруулж галдуугааны давцан дээрээ болгоомжтойхон тавилаа. Хайрцаг дээрх зурвасан түүнд хаялгдсан байсан ч илгээх чинээр байсангүй. Харин доод талд нь Моррисын ээжийн гарын үсэгтэй маш төстэй гарын үсэг байсан ба Джейсон ч хайрцгийг хаях хэсэгтээ эргэлзэн ч сониуч зандаа хөтлөгдөн задлахад дүүрэн тоглоом гарч ирэх нь тэр. Үүнийг Моррисын компаниас илгээсэн бөгөөд дотор нь урамшууллын гинтийн бэлэгч байгаа гэсэн бичиг байх нь тэр. За ингээд Джейсон ч эхлээд ямар нэгэн өрх байгаа эсийг шалгасан сэжигтэй зүйл олцсонгүй. Хайрцгийг нэгээ доторх унцар зэргүүд буу танкуудыг харж нэгийг нь гаргаж ирээд шалгасан ч онцын зүйл ажиглагдсангүй. За тэгтэл хэсэг хугацааны дараа өнөөх хайрцаг нь тавцан дээрээс өөрөө унчих нь тэр. Джейсон ч хайрцгийг ирмэг дээр тавигүйгээ сайн санаж байсан тул ойртож очиж шалгахтал дотор нь байсан тоглоомын зэргүүд алга болсон байлаа. Ийхүү үүнээс хойш гэрт нь хөшиг өөрөө хөдлөх, гэрэл унтрах зэрэг хачирхалтай зүйлс тохиолдож эхлэх нь тэр. Шалгаж үз хэн нэгэн гэрлийн утсыг тасалсан байх ба гинэт ширээн доороос нэгэн цэрэг гарч ирэн түүний хөлийг хурц чадтай буугаараа хатгаж орхив. За тэгээд энэ бүхний ард өнөөх тоглоомын зэргүүд байсан нь ойлгомжтой болж түүнийг доош бүхийж шалах үед тэд галлаж эхэллээ. Сумнууд нь тийм чухал хөнөөлтэй биш ч тэрээр айж цочирдон арга шухуурхад хүрлээ. Удалгүй тоглоомнууд тесрэг бөмбөг шидэж өмдийг нь шатаах ба хэдий сэргүүд жижигхэн ч маш аюултай болохыг Джейсон сайн нэгэн ухаарлаа. Энэхүүдэд тасралтгүй галсаар байсан тул Джейсон ч ариун цэврийн өрөөрөө гүйн орж хаалгаад өгжөв. Түүний өвдөг гэмтэж арьсанд нь аюулгүйч гэсэн өвдгмөр олон сумнууд зоогдсон байх нь тэр. Мөн Джейсон гартал ашиглан зочны өрөөнд юу болж байгааг шалгатал цэргүүд өрөөг харанхуй болгохын тулд гэрлийн чидэн рүү буудаж байлаа. Бас болоогүй цэргүүд түүнийг анзаарамгцаа их бооны сум шидэн төлийг нь хагалж орхив. Үүнд бухимдсан Джейсон нөгөө хаалгараа унтлахын өрөөнд орж гар буугаа авч тэднийг сүрдүүлсээр галтгоо руу нэвтрэв. Мөн шүүгэнээс ангийн буу гаргаж ирээд тэдэн рүү чиглүүлээд хэд хэдэн удаа буудаж орхив. Цэргүүд ч айн ухарж гинэт бүх зүйл чимээгүй болоход энэ боломжийг ашиглан Джейсон будингийн дэрнүүдийг холдуулж тэдэнд нуугдах газар үлдээсэнгүй. Ингээд чимээ гарахгүй болоход тэрээр бүгднийг бүхлээр нь эргүүлж хаяад доор нь нүхсэн цэргүүд твтэж байхыг олж харлаа. Гэвч амьд үлдсэн цэргүүд бусдаа туслан биш. Суулгаж байхыг Джейсон ч бүр нүдэндээ житгэж ядан
гайханал зогсно. Ингээд тэднийг зогтох гэж байгааг ойлгохдоо тэрээр аль болох олон цэрэг дээр гიშгэж хэллээ. Зарим нь түүн рүү үргэлжлүүлэн галлах боловч Джейсон буудах үед ганцхан сумны жижиргээнд л тэд ухаан алдан унацгааж байлаа. Гэсэн хэдий ч халдлага үгээр зогссонгүй. Ширээнд ороос цэргийн 3 нисдэг тэрэг гарч ирэн түүн рүү дайрч хэллээ. Тэднийг их буугаар галлахад бултаж амжсан ч удалгүй пужингаар шүршин түүний хүчин мөксдөлөв. Джейсон ч хурдан гихч нь нонтлохын өрөө рүүгээ гүйн ороод толон тартал нүүрэнд нь олон зүсэлт хөхрөлт үүсэн байхыг хараад маш их цочирдов. Мөн тэрэ шархаа спиртээр ариутгаж чадах чинээгээрээ боолоо. Удалгүй угаалгын өрөөний хаалгыг асар том бөмбөг зохиж нүхлэн орж ирхэн тэр. Нэг нисдэг тэрэгч өрөөнд нэвтэрч үргэлжлүүлэн туталсоор байсан тул төвчээр нь барагдсан Джейсон нисдэг тэргийг алчуураараа барьж аваад газарт хүчтэй савж орхив. Дараа нь үлдэгдлийг 0 руугаа урсгах боловч цэргүүд бууж өгсөнгүй. Эцэст нь тэр тогон залгасан үс хатагчийг усан дунгаж тэднийг бүрмсэн устгаж чадлаа. Ийхүү аюулгүй байдлаа бодож тэрээр шүнийг угаалгын өрөөнд өнгөрөхөөр шийдээд хэдий өвдөлтөй байсан ч гойныхаа шархыг ч мөн ойлоо. Гэтэл хэдэн цагийн дараа хаалганы доогоор дахин сүүдэр үзэгдэн тэр. Манай цэргүүдч бүр бүтээсэн эзнийхээ төлөө бүхнийг хийхэд шийдчихэлтэй. Ийхүү гаднаас нэгэн зэрэг Джейсон бууж өгөхийг шаардсан зураг сүлдээсэн байх ба тоглоомын ухаалаг байдлыг гайхшилсан тэрээр хариуд нь цаасан дээр зайл хэмээн бичгэн тэр. Тэгээ зурвсыг буцаж өгөхөөр явах үед энэ нөрөх болохыг ухаарч танктай бүлэг цэргүүд түүн рүү галлахад бэлэн зогсож байлаа. Дэлбэлтийн хүчинд хаалганд олон нөх гарч одоо Джейсон галын шугам дээр ил гарав. Амиа аврахын тулд тэрээр цонхоор гадагш гарсан ч байрлахын 14 давхраас зүгтэх бараг боломжгүй л байлаа. Тэрээр яаж игээ такт руу болгоомжтой алгасан боловч яг энэ үед өөр нэг нисдэг тэрэг түүн рүү дайрхан тэр. Ирмэг дээр байсан тул цэргүүд түүнийг доош тулхан унгахад хэдхэн секунд л дутуу байсан боловч яг энэ үед Джейсон ганцхан буудаад л өнөөг нисдэг тэргийг сөөрүүлж орхив. Мөн тагтан дээр буцаж ирэхдээ тэр саяныг тайвшрах боловч дотор нь өөр олон цэргүүд түүнийг эргэж ирэхийг хүлээн цонх руу их буугаа чиглүүлэн зогсож байлаа. Хэсэг хугацааны дараа тэрээр өөр нэг төлөвлөгөө сэтэж усан санд байх эрзэнийн нугсыг ашиглан цэргүүдийн анхаарлыг сарниулав. Дараа нөгөө талаас нь гал унтраагаараа тэдэн рүү дайрлаа. Тэднийг зүгтгийг оролдох үед машин унаад түүнийг тойрон зогсолтгүй галлаж буй өөр бүлэг цэргүүд түүний анхаарлыг татав. Джейсон ч асаагур болон заслаг ашиглан гар аргаар гал шүршигч хийж тэднийг амьдаар нь шатааж байлаа. Бүр уурандаа хутаг авч тэдний цогсыг ч хэсэгчлэн цавчиж гарав. Үүний дараа гал унтраагаартай тэмцэлж буй нөгөө хэсэг рүү буцаж очиод хайр цагаараа биз цохиж эцэст нь бүх цэргүүдийг маш ширцгийгээр устгаж орхив. Ийхүү Джейсон шатсан хуванцорд нь твтэж тэдгээрийг нааш цааш хөдөлгөн бүгд өгсөн эсхийг баттай болгохын тулд тоолж хайрцаг дээрх тоотойж тулгаж үзв. Тоо яг таарахад тэрээр саяныг тайвширсан ч хайрцагны ард битсэн байсан урамшууллын гинтийн бэлгийн талаар бодгоо марцсан байлаа. За тэгээд манай хүнж тайвширахын тулд арх ууж усан цэлж байтал гинэтл хин нэгэн усанд ороос түүний бугыг зүсэж орхихан тэр. Ингээд тэр даруй уснаас гарч яаралтай уйдал тавих хэрэгтэйг ойлгоно. Зүүц ашиглан шархаа чадах чинээгээрээ уяад өөр цэргүүд дахин халтгаас сэргийлж пентхаусаа орхиор шийдсэн боловч асуудал лифтэнд хүртэл дагаад очихсан байгааг тэр мэдсэнгүй. Гинэтл гэрэл унтарч товчлуурад нь нэвтэрч лифтний хаалгыг онгойлгох боломжгүй болчихсон тэр. Гарч идэнгээр шалах үедээ хэнийг ч олж харсангүй. Харин самбарын гэрэл дахин анивчих үед дотор нь ганц тусгай хүчний цэрэг байгааг олж харлаа. Тоглоомч лифтний таазны цор хоогоор гарахад Джейсон ч араас нь гарч лифт гацсан мөн зүгтэх ямар ч гарцгүй болсноо ухаарна. Ийхүү эцсийн арга болгож хажуугийн лифтний дээвэр рүү өсөрч таазны хавтан авч тотогш ороод сайн нэгэн аюулгүй боллоо хэмээн баярлах боловч өнөөг тусгайгийн цэрэг дагаад ороод ирснийг хараад энэхүү баяр хөөр нь удаа үргэлжилсэнгүй. Цэрэг хутгаараа Джейсон удаа дараа хутгалсан ч хэмжээний зөрүүгээс болж түүнд бараг л гэмтэл учруулсангүй. Джейсон тусгайгийн цэрэгийг барьж аваад лифтний хаалганы завсар хавчуулахад хаалга толгойг нь биз дарснаар эцэст нь тоглоомыг устгаж чадлаа. За тэгээд Джейсон өнөөг цэргийн толгойг бэлрүү харж нэмсэглэх боловч удалгүй түүнд тесрэг бөмбөг бэхлэгдсэн байгааг анзаархан тэр. Ийхүү бөмбөгч дэлбэрч эцэст нь нэгэн Джейсны амийг авч одлоо. Энэ үед тоглоомын хайрцагтнаас нь шошиг гарч ирэх бөгөөд үүн дээр нь хайрцаг дотор нэмэлт бэлэг болгож тусгай хүчний цэрэг болон термо цүмийн зэвсэг байгаа талаар бичсэн байлаа. Төсгөл нь хаа нэгтэй газар өнөөх хулгайлагдсан ногоон тоглоом өөрөө хөдөлж буйгаар кино маань өндөрлөж байна. За тэгээд манайхан саяхан шинээр нэгсэн суугтууд бүгдээрээ лайк болон subscribe дараад дэмжиж өгөөрэй. За тэгээд дараагийн киногаараа уулзцгаая.